Хэвийн намд хэлвэйц үзүүлж байна. Чадад та оршдог бай. Өмбөр төгс төгөлдлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөө Бие өндөр сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 3 дугаар удирлын өсвөлийн дугаар танд хүрч байна. Бодитын фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо аврах багш дасалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай өөрийн олон жилийн нөрийн хөдөлмөр амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг альбаржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж дуустаа. Өнгө төрөх, зан арын шин амьдралын хэм маягаараа эрс ялгарах 6 бүсгүй өв тэгш бие галбираа бүтээхээр зориг шулуудсан. Өнөөдрийг хүртэлх тэдний аялал галаассан халуухан өрсөлдөө өс тусдуулсан хүндхэн бэлтгэл нарийн хоолны дэглэм чин сэтгэлийн хайрын үгс баяр гонгийн нулимсаар хальвиж цалин сэтгэл догтлуулсан хорон мөчүүдээр дүүрч өөрийгөө шинээр бүтээсэн. Эвэн хэлэгч Экокар. За 45 хоногийн хугацаанд хэн хамгийн сайн үр дүн гаргасан, өөртөөгөө яаж хэрхэн ажилласан гэдэг хамгийн чухал мөчтөр хэдүүлээ ирсэн байна. Тэгэхээр хамгийн эхний оролцогч Дөлгөө ирж хэмжилтэндээ орно. 26 см хасч. Яагаад нас 13 насаар залуучжээ. Дасгалжуулагч Ануухайн удирдлагаар өнгөрүүлсэн тэдний 45 хоног өнөөдөр дуусаж, яг одоо биедээ гарсан өөрчлөлтийг бодитоор харж байна. Энэхүү тэдний өөрчлөлтийн төлөө ширүүхэн аялал өндөрлөж байна. Үссэн үр дүндээ хүрч сэтгэлэн догдолсон тэд маань баярын нулимсч туслуулаад авлаа. Эд энэ бүгдийг жаргалтайгаар даван туулж өөртөө хойсол хийчихээ. Явдаа энэ ч одоо. Баяр хүргэе. Амар явдаа юу. За охтуудаа ингээд та бүхнийхээ 45 хоногийн үр дүнг нь 3 багшинд харлаа. Сэтгэл маш өндөр энэ багш нь хамгийн сүүлийнхээ амжилтыг авлаа. Тэгээ мэдээж бүгдээрээ шүүгч нартайгаа очиж нүүр тулан та бүхэн өөрсдийнхөө 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнг тайлагнах хэрэгтэй байгаа. Багшийн хувьд бол хариуцлагатай мөчөрлөө ингээд хэдүүлээ эрхэм шүүгч нартайгаа уулзаад явцгаая. За насваа мөн даштай жаамаш. Харин одоо сүүлийн шатны шалгаруулалт буюу мэргэжлийн шүүгчдийн өмнө 45 хоногийн үр дүнгээ танилцуулж, ялагчаа тодруулах торгон мөч том даваа тэднийг хүлээж байна. 45 хоногийн шоуны турш чинь дандаа Чифүрэ бренди нүүрний нөгөө комбор ирдээд байгаа шүү дээ. Ер нь аз жаргал хаац тий. Үнэхээр хөөрхөн. За ингээд бид гурав пеналта хэрэглэгдэх мейкапынхаа хэрэгслүүдийг хэрэгтэй зүйлсээ авчлаа. Финалийн шоунд бэлдээд нүүр болон биенийхээ массажинд системтэйгээр ордог тэр цаган дээр ирчээд байна. За гоо шатаа ирсэн байна. Тэгээд миний нүүр болон биеинд хувьсэл хийж чадсан гоо шат дээр одоо хамгийн сүүлчүүдээ ирж улам бойлгож байна. Тэгээд турхлаарч угаасаа нүүрний арьс доош унжидаг. Миний хол унжихгүй улам дээшгээ сэт бүргөөд байгаа. Тэгээд гоо шаруу орлоо. Гоёлоод гад. Пенал төхөөд бэлдэх юм маш их байгаа учраас хамгийн түрүүнд арьсаа гоё нүрээ гоё болгоно. Тэгээд одоо орж гоё гоошонтой ороод хөрөх боллоо. Камер бити тагчаараа заяа. Зүгээр орчи би заяа. Бити ороор. Шалгаруулалтын өмнө бүх зүйл төгс байх хэрэгтэй.
Тэд яг одоо хувийн бэлтгэлтэй хангахаар хувь хувьдаа хичээнгүйлэн бэлдэж яваа. Харин тэд яг одоо шүүгчдийн сорилд орж ялагчаа тодруулах болно. Өөрийгөө ялж дийлэн бие бэлдэр сэтгэл зүйн хувьсал хийсэн оролцогчид сүүлийн сорилдоо ороход бэлэн. Сандрал тэгээд яагаад ч юм бас давхар тийм яарсан сэтгэл хоёр ингээд давтсан байж байна. 10 жил авдарт байсан. Цагаан дэлээ гаргаад өмссөн зогсож байна өө одоо. Догдолж байна. Баг зэргийн айдастай байна. Нэг бодлороо маш их баяртай байна. Нөгөө бодлороо бас ингээд ийм гоё татн болоод ингээд дуусж байгаа болохоор хаяа жоохон гонигтай юм шиг бас байна. Догтлолтой, бас жоохон сандралтай байна. Яг л ийм хурмаа хийх гэж байгаа юм шиг догтлж байна. Шүүгч нартаа гоёор харагдах юмсан гэд бодож байна. Анх өртөөнөөс эхлэж ирсэн бол одоо хамгийн эцсийн зохицол дээр бид бүхэн ирсэн байна. Урд өмнөх сизнүүдээр маш их юм догдолдог байсан бол энэ удаад бол маш тайван байна. Яагаад тэгэхээр оролцогчид маань маш сайн үр дүн гаргасан учраас одоо багш тасалжуулагчийн хувьд бол ажлаа маш сайн гүйцэтгсэн гэж бодож байна. Тэгээд энэ бүхний маань үр дүнг бол эрхэм шүүгчд бол үзэгчд маань одоо дүгнэх л үлдлээ. Эрхэм шүүгчд болон үзэгчдээ энэ орой Мэндийг хүргэе ингээ анх бас фитнес шоу 3 дугаар улирдын цорын ганц ялагчийг тодруулах торгон мөч яг одоо ирсэн байна. Анугаас фитнес шоу маань олон мянган ээжүүдэд өөрийгөө өөрчлөх урам зориг өгч чадсан гэдэгтээ маш их итгэлтэй байна. За ингээд анугаас фитнес шоуны цорын ганц ялагчийг тодруулах торгон мөч ирсэн байна. Тэгээд 45 хоногийн хугацаанд өөрийгөө бүрэн төгс өөрчилж чадсан цорын ганц ялагчийг тодруулахаар эрхэм шүүгчд болон оролцогчид маань яг одоо энэ ч хуран цугларсан байна. За ингээд та бүхэндээ эрхэм шүүгчдийг танилцуулъя. Бодибилдинг фитнесийн олон улсын хэмжээний шүүгч Одбаатар. Чин ихтэй хүмүүс өөхний яваа хэрэг багасгаж хассан. За жин багтай, булчингийн масс багтай хүмүүс маань бран зассан гэдэг те. Яг энэ мэрэгжлийн одоо энэ өөрчлөлтүүдийг харна мэдээж тэгээд сахилга бат тэр хүний одоо бэлтгэлийн тэр одоо хариуцлагатай байдал тэргээд энэ бүх зүйлийг бүгдийг харгалзаж одоо дүнгээ гаргаж шүртэй болно. Монголын бодибилдинг фитнесийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын шүүгч Чононгоо. За 45 хоногийн үр дүн дүгнэн гэдэг бол угаасаа тийм амар биш. Эхлээд насны хоорондын ялгааг би харьцуулж харах юм байна гэж бодож байна. Хоёрдугаарт нөгөө бидний хүсэж байгаа нөгөө энэ ч одоо галбирж шоу гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр жин хасах дээр гол биш галбир тий булчингийн масс авах эрүүл зөв турах гэдэг утгатай байхгүй. Тэгэхээр би булчингийн одоо хэлбэр галбар одоо булчин чадварыг нэг булчингаа хэр их алдсан бэ гэдгийг харах юм байна. Ямар асуулт асуухаа гэдгийг хүртэл бодоол байж юм л да. Их Британи Азийн гоо сайхны мэрэгжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүн Гоо Гуаша салооны захирал Бэлгүү. Миний хувьд болохоор оролцогч нарынхаа манай салон дээр хурж ирж үйлчлүүлж ийсэн эрдэс болон нүүрдэнд нь гарсан өөрчлөлтөөр нь шүүх болоо. За мөн оролцогч болгон маань өөрийгөө илэрхийлэх илтгэлийн 2 минутан дээр өөрийгөө яг хэр зөв илэрхийлж байгаа дэр нь оноо өгөх болно. Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ангаах ухааны доктор Эрдэнэболд. Өөр насны хүмүүс бол энэ шоунд оролцож энэ дасгал сургалтыг хийсэн байгаа. Тийм учраас үр дүн бол бас харилцан адилхан гарсан байна. Нас болоод энэ үр дүнгийн онцлогийг бас харгалзан үзэж бид шүлтэй болно гэж бодож байна. За ингээд шүүгч тус бүр маань өөрсдийн гэсэн үзүүлэлтээр одоо оролцогчдын маань шүүх болсон байгаа. За үүнд маань мэдээж гоо зүй талаас нь сэтгэл зүйн талаас нь за мөн дээрээс нь биеийн өөрчлөлтийн талаас хоолны дэглэм хэр сайн барьсан багш тасалжуулагч байгаа нь 45 хоногийн хугацаанд бэлтгэлчлэлтэн дээр хэр их сайн хамрагдсан за мөн дээрээс нь ёс зүй сахилга бат гэх мэтчлэн олон нарийн шалгуурын үндсэн дээрээс та бүхэн маань оролцогчдын маань шүүх болсон байгаа. Шүүлтийн дүрмийг танилцуулъя. Оролцогч тус бүр шүүгч нараас 10 оноо авснаар нийтдээ шүүгчнаас 40 оноо цуглуулах боломжтой. За мөн дээрээс нь олон нийтийн санал асуулгын
дүн нэмэгдэж мөн 10 оноо авснаар нийтдээ 50 оноо авах боломжтой. Оролцогч тус бүр маань шүүгчнээс оноог нэгтгэн 50 оноонд хамгийн дөхөм хүрч чадсан оролцогч цорын ганц ялагч болох боломжтой байгаа. Оролцогч тус бүр маань шүүгчдэд өөрийгөө танилцуулах, өөрийгөө илэрхийлэх 2 минутын хугацаа өгсөн байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө хамгийн ихний оролцогчийг хүлээн авъя. Хамгийн ихний оролцогч Гаваас үүрэнгийн Эрдэнэ тунгалаг. $45 хоногийн хугацаанд өөртөө хувьсэл хийсэн оролцогч Эрдэнэ тунгалаг. За орой минь. Орой минь. Ямар гоё харагдаж байна. Үзэсгэлэн төгөлдөр харагдаж байна. За бүгд амархан сайн байцгаана уу. Орой минь төргий. За оролцогч Эрдэнэ тунгалгаа таны хувьд 2 минут өгсөн байгаа. Тэгэхээр 2 минутын хугацаанд эрхэм шүүгчтэй өөрийгөө танилцуулна. Ингээд 2 минут явж эхэллээ. За гэлээ намайг Эрдэнэ тунгалаг гэдэг. За би регистрийн насаараа 44-тэй, эхийн насаараа 45-тай. За энэ Анухаас шоу фитнесийн 3 дугаар удирдлагын 6 оролцогчийн хамгийн ахмад нагамаа. За ингээд 2 хүүхдийн ээж, том охин маань 19 настай, баг хүү маань 3 настай. За энэ шоунд оролцсон гол одоо шалтгаан маань ер нь бол одоо төрхөөс ахвалаа жоохон бомбгор байсан. Ер нь жоохон буруу хооллолттой. Тэр юугаа одоо засаж авъя. Яг амьдралыг хөвшил болгоё. За хоёрдугаарт маш удаан яг энэ буруу хооллолтоор явсан учраас бие маань одоо өвдөж эхэлсэн, өвчилж эхэлсэн, их жинтэй байсан учраас хөл гар маань одоо маш их хавагнаж одоо яг хатуу хэлэхэд ингээд хөлийн болон дээр өсгийн дээр ингээд хадаас зоосон юм шиг тэгээ өвдөж эхэлсэн. Тийм учраас яг энэ шоунд одоо зориглож орж өөрийнхөө эрүүл амьдрах, урт удаан амьдрах, үр хүүхдэдээ удаан харагдах энэ эхлэлийг тавья гэж бодож энийг амьдралын хөвшил болгоё гэж оруулж ирсэн. Одоо зорж орж ирсэн байгаа. Тэр зорилгын маань ч одоо дэмжиж олон ээжүүд сошиалор, телевизээр одоо амьдрал дээр бас намайг дэмжиж миний одоо үнэнч бас хамтрагчид бас дэмжигчд болсон байгаа. За энэ шоунд орохоор бас одоо финалийн одоо шагналын маань одоо машин өгнө гэж Экокари машин өгнө гэсэн. За би өнөөдөр та бүгдийн өмнө өөрийнхөө ингээд 10 жилийн өмнө өмсөж исэн, авдрын оролт хадгалж исэн дээлээ өмсөж ирсэн байна. Тэгээд жилийн өмнө 6 сарын 1-ний өдөр өнгөрсөн 6 сарын 1-ний өдөр эмэгтэйчүүдийн хорхотоор очиж одоо бид нар чинь нөгөө нийгмийн хариуцлага өрөөнд тоглолт хийдэг шүү дээ. Тэгээд очиход дөнгөж 1 настайгаас одоо 2хан настай хүүхдүүд маань ихээсээ тусгаарлагдсан байранд байсан. Тэр байрны одоо орчин нөхцөл бүх одоо ахуйг нь хэрэг би одоо ялагч болвол машина зараад тэрийг сайжруулахад зориулна гэсэн зорилгоор ихэн сэтгэлээр авдрантах дээлээ өмсөд ингээд зориу цагаан дээлээ өмсөд хүрэлцэн ирсэн юм аа. Маш их баярлалаа. За баярлалаа. За ингээ эрхэм шүүгчтэй 45 хоногийн хугацаанд оролцогч Эрдэнэ тунгалгын гаргасан үр дүнг танилцуулъя. Оролцогч Эрдэнэ тунгалаг 45 хоногийн хугацаанд нийтдээ 13.4 кг хасч бэлгүүсний тойргоос 15.5 см хассан үзүүлэлттэй байгаа. За анх шоу эхлэхэд тэвлийн даргалалтаас ахуулаад биеийн бүх хэсэг ерөнхийдөө маш их хөөгөлттэй байсан. За 45 хоногийн хугацаанд оролцогч Эрдэнэ тунгалгийн хувьд хэвлэнийхээ өөхийг хасъя. За мөн дээрэс нь биеийн өөхлөлт маш өндөр хувьтай байсан учраас биеийн жинг буулгах юм системийн дагуу ажилласан байгаа. За 45 хоногийн хугацааны дараа бол оролцогч Эрдэнэ тунгалгийн хувьд 13.4 кг хассан үзүүлэлт бол багшийн хувьд бол маш сайн үзүүлэлт гэж харж байгаа. Илүү их төвчж, илүү их одоо хөдөлмөрлөх байсан юм болов гэж бодож байна. Нэг эхний 20 хоног бол бас нэг жоохон сулдаа ганхаж явсан тал бас байгаа. Шүүгч нартаа бас Эрдэнэ тунгалгийн оролцогч өөрийгөө 44 настай гэж танилцуулсан. Тэгэхээр Анухаас фитнес шоуны 40-оос дээш. За тэр ялангуяа 44 настай оролцогчдын хувьд хамгийн сайн одоо үзүүлэлтийг гаргаж оролцсон оролцогчдын бас нэг болов гэж одоо миний хувьд үгэнж байгаа. Өмнөх сизнүүд дээр 40-оос дээш насны оролцогчд маань ерөөдөө нэг 10-аас дээдлэл нь 10.5 кг хасч байсан бол оролцогч Эрдэнэ тунгалгийн хувьд бол адил настай оролцогчдынхаа бас рекордыг эвдсэн юм оролцогч байгаа. За та бүхэн маань бас нүүрний өөрчлөлтийг харж байгаа ах.
нүүрний өөрчлөлтийн хувьд бол маш сайн одоо хаван бууж нүүрний өөх бас нэлээд буусан. За энэхүү зурган дээр бол эрүү дээрэс нь нүүрний пропорц бол маш сайн засагдаж нүүрний өөхчл бас нэлээд сайн буусан гэж харж байгаа. Хөлж чирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө дээлийн хормоо чирчиж байгааг бол уг сандаа зовлоо. За ингээд танаас эрхэм шүүгчд маань тус бүр асуулт асууна. За та яг одоо шүүгчд тус бүрээс хамгийн дээдл нь 10 оноо авах боломжтой. Ингэснээрээ шүүгчдээс 40 оноо, сошиал санал хураалтаас 10 оноо, дээдл нь 50 оноог цуглуулах боломжтой байгаа. Ингээд эрхэм шүүгчдээ та бүхэн маань оролцогч Эрдэнэ тунгалгаас асуултаа асууна уу. За таныг одоо юун төрөнд энэ шоунд одоо зориглож оролцож хагаад өөрийгөө ялан дийлж тэ одоо ийм сайхан амжилтанд хүрсэнд юуны төрөнд баяр хүргэе. Гэлалаа танд. Тэгээ гол нь одоо миний одоо асуулт гэхээс илүү зөвлөгөө өгөхөд бол цаашдаа ингээд тэ үргэлжлүүлээд энэ гоё мотивацаараа үргэлжлүүлээд ингээд байнга амьдралынхаа нэг хөвшил тусгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хөвшил болгоорой гэж бас танд зөвлөмөр байна. За сайн байна уу? За сайн байна уу? За өөрөө чинь дуугийг сонсдог. Ялангуяа машин дотроо холзоонд явж байхад миний шүтдэг дуучны нэг. Тэгээ яг энэ шоунд орж байгааг харсан. За айгу бас мундаг хасах бах та гэж бодсон. Үнэхээр миний бас хүссэнд хүртэл хаслаа. За тэгээд асуух зүйл байна. Энэ шоунаас хэр их хүмүүжил олсон бэ гэж. За ёстой чинь одоо ямар хүмүүжил олгогдож байна. Эндээс төсвөр төвчээрээ ямар хатыг өөртөө суулгаж ав. За баярлалаа танд. Одоо хуучин бол одоо эмэгтэйчүүд бид нар чинь ингээл тэ жин хасах байдлаар янз бүрийн ларах хэмжээг гэртээ авдаг шүү дээ ганцаархнаа. Гэтэл ингээд өрсөлдөгчтэй болоод нэгдүгээр төөртөгөө хоёрдугаар өрсөлдөгчтэй ингээд өрсөлдөөд гуравт олонний нүдэн дээр ил гарчаар тэр цагийн одоо 100% хуваарлал тэр сахилга бат гэдэг зүйлийг бол үнэхээр юм би үнэхээр яс маханда толтол ойлгож авсан. Ер нь бол хоошид үргэлжлүүлээд энэ одоо хичээлэхэд илүү их сахилга бат, илүү их тэсвэр төвчээрийг өөртөө олж байгаа юм байна гэж хамгийн том олж байгаа гэж бодож байгаа шүү дээ. За баяр хүргэе. Амжилт хүсье. Тэгээд 40-д наснда өөрийгөө өөрчлөн гэдэг бол дахин төрсөн юм шиг болдог. Тэрийг би маш сайн мэддэг. Би өөрөө анхны спорт руу 98 кг жимтэй 46 наснда орж ирж исэн. Вау. Тэгэхээр чамд боломж байна, цаг хугацаач байна. Амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ манай шоуны бас хамгийн одоо ахмад оролцогч гэдгийг бас санаарай. Тэгээд багшийн хувьд бол 45 оны хугацаанд таныг тасгалжуулсан бол миний хувьд бол маш нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд үргэлжлүүлээд бид хоёр бас ярьсан төлөвлөсөн цаашаа бүр төлөвлөсөн 3-6 сарын програм байгаа. Тэгээ энэ шоугаар одоо хоёлоо дуусахгүй цаашдаа бүр энэ авдартаа хатгалцсан одоо дээл байсан бол багшин дагуулж бүр гоё нарийнхан дээл авч өгнө. За баярлалаа. За мундаг шүү. За би ингээд шүүгч нартай болон багш нартай хоёр багштай за ингээд үзэгчтэй бас ханд хэлэхэд анхаас 3 шоуны одоо сизонгийн одоо 6 оролцогчдын хамгийн ахмад нь мөртлөө хүүхдүүдээр болвол багш маань одоо бидний ээж тэгээ хүүхдүүдээр бол хамгийн ахмад нь мөртлөө хүүхэд зантай хэцүү хүүхэд байсандаа суучлаарэ гэж хөлцөл өчөө. Ээжээсээ багш ээжээсээ гэхгүй юу. За ингээд 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнг шүүгч нартаа харууллаа. Ингээд одоо шүүгчд маань таны оноог өгөх байгаа. Тэгэхээр та төр хүлээгээд буцаад одоо орж шүүгч нараасаа оноогоо авна уу? Гэхдээ одоо наснаасаа л илүү олон арга хэмжээ тоглолтуудад оролцсон баймаар гэтэл одоо нөгөө нүур хагарна гэж яддаг шүү дээ. Уг нь бол энэ бол одоо өөр мэдрэмж яддаг юм байна. Маш их айлаа, сандарлаа, маш олон юмыг нэг зэрэг боддог юм байна. Тэр бараг шүүгчдээ юу асууж, юу гэж хариулж байгаагаа хүртэл мэдэхгүй гэж их сандарлаа. Та нар анзаарсан аа нөгөө тэмцээн юуны яг нөгөө шоу бичлэгүүдийн үед нөгөө юун дээр эхний юун дээр сахилгатай үед амар юм сахилгатай их алдчихсан дураараа тэгээд нөгөө миний хувьд бол нөгөө олон төгсөж байгаа мессеж нь дотор тэр тавтаргүй байдлаа их гаргаж ирсэн санагдсан надаа. Тэгээд би сая албар асуусан байхгүй. Хэр их сахилга ботчваа тий. Хэр их одоо энэ төвчээр сууваа гэд ингээ асуугаад байгаа юм дэр байхгүй. Тэрнээс бусдаар бол яг өнөөдрийн яг жин хасан тал дээр бол 45 хоногт 13 кг гэдэг бол хасар хуцаасан сайхан. Үнэхээр бас тий хангалттай сайн үзүүлэлт үзүүлсэн байгаа байхгүй. Тэгээд гол нь нөгөө миний дөрөвний яриаддаг цаашаага одоо ингээд үргэлжлүүлээд явах те энэ их чухал. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн бас одоо нөгөө 3 удаагийн шинжилгээ нэ эрүүл мэндийн үзлэгээр бас үзүүлэлтүүд нь сайжирчихсан байгаа.
За цэцэн. За ингээд эрхэм шүүгчд маань оролцогч Эрдэнэ тунгалгын оноог маань нэгтгэсэн байна. Ингээд буцаад оролцогч Эрдэнэ тунгалгаа тайзандаа өрье. За энэ ч та сонин мэдрэмж өгд юм. Зөндөөл тайзан дээр гарсан та. За эрхэм шүүгчдээ оролцогч Эрдэнэ тунгалгаар төгсөн оноогоо дэше өргөе. За баярлалаа. Таны 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүн эрхэм шүүгчд маань таны оноог өглөө. Ингээд танд амжилт хүсье. За гэлээ. За 45 хоногийн хугацаанд хамтдаа байсан бусад бүх оролцогчдод амжилт хүсье. Дотор байсан 45 хоног байсан бүх эрч хүч, бүх олж авсан мэдлэг, тэсвэр, төвчээр, хатуужил, сургамж бүх зүйлийгээ яг одоо сайн илэрхийлж гаргаарай, амжилт хүсье гэж гар маран чангатдаг болсон шүү дээ. За ингээд дараагийн оролцогчоо хүлээн авъя. Дараагийн оролцогч Төмөр Баатрын номин. Дочин давганы хугацаанд өөртөө ховсол хийсэн оролцогч номин. Вау, ямар гоё харагдаж байна. Баярлалаа. Тариш номин яг болцсон биз дээ. Үнэхээр гоё үзэсгэлэн төгөлдөр харагдаж байна. Шүүгчдэг юм хэлээрээ. За сайн байцгаана уу. За ингээд шүүгчтэй өөрийгөө илэрхийлэх 2 минут явж эхэллээ. Цаг эхэллээ. За намайг Төмөр Баатрын номин гэдэг. За би бизнесийн удирдлагын маркетинг жүжигчний мэрэгчлэлтэй байгаа. Чөлөөт уран бүтээлчээс гадна маркетинг инфлюенсер давхар ажил хийдэг байгаа. За энэхүү шоунд орох болсон шалтгаан маань болох юм бол өөрөө өөртөөгөө нүүр тулж, өөрийгөө нээж, өөрийгөө хэр төвчээр хатуучлалтай болохыг шалгахыг хүссэн. Өөрөө өөртөөгөө тулаан эхлүүлж орсон. Тэгээд ямар ч байсан 45 хоногийн хугацаанд өөрийнхөө 13 жилийн өмнөх төрхөө олж харсан. Тэгээд үзэгчид маань бас мэдж байгаах. Тэгээд сэтгэл маш өндөр байгаа. Энэхүү шавнд орсноороо сахилах бат болон эрүүл зүй хооллолт тэгээд тусгал хөдөлгөөн ямар чухал болохыг маш сайн өөрийнхөө бие сэтгэлээр оюун тархиаар ойлгож авсан. Тэгэхээр амьдралдаа цаашдаа үргэлжлүүлээд яг энэ чиглэлээрээ илүү анхаарлаа хандуулад амьдралдаа хэрэгжүүлээд явна гэж бодож байгаа. За ойлгомжтой. За ингээд шүүгчтэй оролцогч Төмөр Баатрын номингийн 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүн дэлгэцэн дээр харъя. Оролцогч номингийн хувьд 45 хоногийн хугацаанд нийтдээ 10.3 кг хасч бэлхүүсний тойргоос 20 см хассан маш сайн үр дүн гаргасан байгаа. За оролцогч номингийн хувьд хуучин өмнө нь дандаа юм сул хувцс өмсдөг байсан. Тэм ч утгаараа одоо үзэгч фэнүүд нь оролцогч номин угаасаа л тургаа гэж хардаг байсан бол яг энэ хэмжилтийн зурган дээр бол өөртөөгөө бодитоор нүүр тулсан ийм зориг зүрх гаргасан байгаа. Тэгэхээр та бүхэн маань шүүгч нар маань ч гэсэн оролцогч номингийн хамгийн анхны 45 хоногийн өмнөх биеийн бүтцийг харж байгаа бол маш их хэвлийн даргалтай байсан. За мөн дээрэс нь булчингийн мас багтай, хэвлийн даргалт ихтэй, мөр унжилттай, пропорц засах зайлшгүй шаардлагатай оролцогч байсан гэж үзэж байгаа. За 45 хоногийн хугацаанд оролцогч номингийн хувьд илүү хэвлийн хэсгийн өөхлөлтийг багасгаж булчингийн маасан дээр нь илүү төвлөрсөн программын дагуу хичээлсэн. Та бүхэн маань харж байгаа бол 45 хоногийн дараа оролцогч номингийн хэвлийн тойрог 20 см хасагдсан маань илт маш гоё пропорцийг бүтээж чадсан. За мөн дээрэс нь 10.3 кг хасна гэдэг бол оролцогч номингийн өндөр чинтэй харьцуулахад бол маш сайн үзүүлэлт. Энэ шоуны утга учирыг бас маш сайн гаргаж өгсөн болов уу гэж багш миний хувьд бол харж байгаа. Гоё үр дүнд хүрсэн. Яг нүдэн дээр миний ингээд бие маань гоё урлагдаад тэгээд яг хөвлийн хэсгээрээ нэлээд хасаад бэлхүүсний тойргоороо нэлээд сайн хасцсан явж байгаа учраас энэ бол хүн нэрээ хичээх юм бол болохгүй зүйл, боломжгүй зүйл гэж байхгүй байна гэдгийг яг ойлгож авлаа. Тэгээд энэ шоунд орсондоо сэтгэл маш өндөр байгаа. За үргэлжлүүлээ оролцогч номингийнхаа нүрийн өөрчлөлтийг харцгаая. За оролцогч номингийн хувьд өөрөө их ялдам төрхтэй. Гэхдээ 45 хоногийн өмнөх нүрийн байдал маань ерөөхдөө бол их өөхлөлттэй, за хавантай,
Дээрэс нь хацар унжилттай байсан бол 45 хоногийн дараа нүүр маань гоё жижигэрч өгсөн байна. Дээрэс нь нүүр маш гоё өргөлттэй болж өгч нүүрний арьс нь хүртэл маш гоё сэргсэн байгаа. Тэгэхээр оролцогч номингийн хувьд нүүрэн дээрээ болон биеийн дээрээ Анухаас фитнес шоуныхаа бас утга учирыг маш сайн гаргаж чадсан оролцогч болов гэж дүгнэж байна. За ингээд шүүгч та бүхэн маань оролцогч номингоос асуултаа асууно. Манай бас яг нөгөө оролцогч маань болохоор яг авч ирсэн цагтаа яг ороорой гэсэн массажнуудаа бүгдөөрэнд нь ороод үр дүнгээ бас ингээд өндөр үзээд явж байгаа байгаа тий. Тэгэхээр ерөөхдөө бол яг нөгөө массаж хийлгэж явах үеийнхаа сэтгэлдээсээ яг хуваалцаж өгвөл ямар байсан бэ? Массажиндаа ороод мэдээж маш их одоо тасгалтай, хоолны дэглэмтэй байсан учраас хамгийн түрүүнд жин маань сайхан хасагдж байгаа ч гэсэн унжилт бол илт мэдэгдэжсэн. Тэгээд унжилтын эсрэг одоо гуашаандаа ороод ер нь бол нүүр маань маш мэдэгдэхүйц чангарсан. Тэрийг бол эргэн тойрны хүмүүс бас хэлжсэн. Тэгээд нэлээ үр дүнтэй байсан. Хатарын шин дүрдэх одоо л харагдаж байгаа юм шиг байна шүү дээ. Бараг 2 жил би фитнесийн хаалгаар орж гарч байхыг нь бол харж ирсэн. Тэгэхээр өнөөдөр чиний өөрчлөлт их ташуур тэр фитнес тавьж ирсэн тэр хугацаа биш. Өнөөдөр буюу Анухаа байж, Анухаа шоу байсан байна. Одоо нэг зүйл асууя. Яг өнөөдөр би болгосон галбартаа сэтгэл хангалуун байна уу? Яг чиний хүсчихсэн галбар мөн үү? Баярлалаа. Мөн үү? Мөн. Тэгээд цаашдаа бас хичээн. Ямар ч байсан илүү гоё болно гэж бодож байгаа. Амжилт хүсье. Баярлалаа. За оролцогч номин та заалаа төр орхин уу? Удахгүй таны оног шүүгчд маань танилцуулах болно. 100% бол өөрийгөө илэрхийлж чадаагүй, угаасаа амжаагүй. Гэхдээ ер нь бол яг хэлэх гэсэн гол санаагаа ойлгуулж чадсан гэж бодож байна. 10 хил гэдэг чинь бас тий. Энэ жижигхэн биенээс өндөртэйгээ харьцуулах юм бол одоо бол цаашдаа бол ингээл гоё хэсэг дээр бас жоохон булчин тий булчин бас нэмээд өгөх хэрэгтэй байна тий. Тэгэхээр хараа манай спортын нэг онцлог биеийн биетэй болно гэх ингээд зураад тэрийг бүтээж болдог нэг онцлог байхгүй. Тэгэхээр одоо гшээс нэг хөл гараа нэмгээд тий. Шоугаар дамжуулаад хүмүүсийг өвчнөөс өвдсөн сэргээл хэрүүл зөв амьдрах дадал хөвшил. Тэгээд толгойн ажиллаж шоу гэдэг чинь яг одоо цаг үеийн хандлт байд амар хүмүүстэй шаардлагатай болсон гэдэг тий. Энийг анхаа ашиглаж байгаа байхгүй. Ер нь л. За 45 хоногийн хугацаанд одоо өөрийнхөө биеийг чадлаараа ураллаа. Ямар ч гэсэн 45 хоногийн өмнөх биеийг бодвол харьцангуй гоё болсон, сайжирсан. Тэгэхээр одоо аялал тревлэрээ гоё аяллаар яваад далайн эрэг дээр ч юм уу хаанч зураг авахулсан одоо нүүр бартан болсон гэж бодож байна. Тэгээд өшөө гоё зураг, өшөө гоё аяллаар та бүхэнтэйгээ цаашдаа цахим хугацаагаар уулзгалнаа. Эрхэм шүүгчтэй оролцогч минут моноогоо өргөнө. За ингээд оролцогч минут маань шүүгч нар маань оноогоо өргөлөө. Тэгээ багшийн зүгээс хэлэхэд 45 хоногийн хугацаанд өөрөө чинь бие галбыг буцаад хатарын шмэнээр ч харахад үнэхээр гайхалтай байлаа. Тэгээ манай шүүгч нарын хэлдгээр урлагийн салбартаа гялцаад авахгүй одоо спортын салбарт гялцаж үзүүлээрээ тэгээ энэ зам нь спортын зам нь нэгтлээ гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ чи минь үнэхээр гайхалтай харагдаж байна. За тэр чи мундаг байлаа. За сая шүүгч нартай уулзлаа. Маш их сандарлаа. Тэгээд ямар ч байсан амжилт хүссэн хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Дочинта хоногийн хугацаанд өөртөө хувьсэл хийсэн оролцогч Маргад Эрдэнэ. За ингээд оролцогч Маргад Эрдэнэ та өөрийгөө шүүгчд танилцуулах 2 минутын хугацаа байна. Цаг явж эхэллээ. За сайн байцгаана уу, намайг Маргад Эрдэнэ гэдэг. Анухаа фитнес шоуны 3 дугаар үеийн оролцогч байна. Тэгээд 45 хоногийн хугацаанд бол одоо өөрийгөө хэр хэмжээнд ялан дийлж ямар дүр төрхтэй харуулж байгаа нь одоо энэ. Тэгээ миний хувьд болохоор ерөнхийдөө их дандаа нүн зүйн шилзүүдэг те. Тэгэл дандаа шүлт нөө эрэгтэй цам цамсал тамирын өмдтэй гүйдэг, үүрэгч үрэл гүйдэг байсан бол өнөөдөр хизээч байгаагүй Маргад Эрдэнэг та нарын өмнө ингээд авчираад харуулж байна. Тэгээд миний хувьд болохоор нөгөө турах гэхээс илүү галбирчаад булчингийн мас авах зорилготой орж ирсэн. Тэгээд тэр хэмжээгээр бас нэг иймэрхүү дүр төрхтэй өнөөдөр ингээд мисс моделүүдийн сайзаар ингээд даашин сүмсцэн зогсож байна да. Тэгээд миний хувьд болохоор яг нэг
45 хоногийн хугацаанд 5 дугаар дугаар муугар дээр нэг багштайгаа жоохон ам зөрөө те нэг гомхорхон сэтгэлтэй жоохон хэгжин байдлаар ингээ харуулсан. Тэгээ тэрнээс болоод маш их нэг бүлэд ингээд улсаараа жоохон ингээд над руу хөө чи ямар амар хаашийн маш ингээд тэгэж нөгөө дайрсан. Тэгээ тэр үед болохоор яг жоохон ингээд миний хувьд болохоор давуу тал нь ариг таам хэрэглэхгүйсэн болохоор энэ 45 хоногийн хугацаанд бол тэрэн дээр бол ямар саадгүйгээр даван туулсан. Тэгээд жоохон хүмүүс ингээд бүлийгээд хараа бас жоохон хүн чинь нөгөө хичнээн за маргадаа босхгүй шүүгээ хойш нөөргээ татсан ч гэсэн жоохон амттай мэдмээр санагдчихсан. Тэр үедээ яг багшигаач тэр ингээд хамт олныгаа бодсон. Ягаад тэгэхээр ингээд энэ хүмүүсийн итгэлийг алдчихгүй тий хуураад ингээд янз бүр болчвол ингээд үр дүнгүй болчихгүй гэдэг амар айдсээс учраас тэр зүйлийг бас ингээд даван туулах тий бас тууштай байх тэр олон зүйлийг бас хүлээцтэйгээр даван туулах тиймэрхүү сэтгэлийн хатыг бас аюу их биеийн хугацаанд бол одоо өөртөө авч үлдсэн. Тийм учраас одоо улсаараа битгий хэл одоо дэлхийн нийтээрээ хэл над руу дайрдгүй юм бол багийн ховж хэл ам бол надад одоо наалтгаа байсан. Шантрах бол айгүй амархан. Гэтэ тухайн үед бол жоохон амтгүй санагдчихсан учраас өнөөдөр ингээ хичээл сэтгэлийнхаа үр дүн 45 хоногийн дараа бол маш амттай тэгээ маш гоё үр дүнг харуулад ингээ зогсож байна да багш хажууд. Тэгээ энэ бол нэр төрийн ирэх багштаас маш их баярлж байгаа. Тэгээ хамт олондаас бүгдээрэнд нь баярлж байгаа. Тэгээ та нарын энэ гоё сэтгэл зүрэхгүйгээр бол би бас ингэж гоё өөрчлөгдөж урагшлахгүй байсан байх гэж бодож байгаа. За оролцогч Маргаад шүүгч нарт маань өөрийгөө 2 минутанд илэрхийлж дууслаа. Ингээд оролцогч Маргаад Эрдэнэ 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнг дэлгэснээ харъя. 45 хоногийн хугацаанд нийтдээ 8.5 кг хасч бэлгүүсний тойргоос нийтдээ 15 см хассан байгаа. За анх биеийн пропорц бол ерөнхийдөө дөрвөлжин. За дээрэс нь хөвлийн даргалт маш их ихтэй. За та хэд бас харж ивэл одоо ингээд сандраад гар хуруугаа ингээд ерөөсө хөдөлгөөд энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа. Ерөөсө өөртөө итгэл бол тэмч өндөр байгаагүй. Гэтэл 45 хоногийн дараа яг энэ зураг бичлэгэн дээр бодитойгоор харуулхад өөртөө итгэлтэй маш тайван болсныг бас та бүхэн маань дэлгэцээр харж байгаа болов. За оролцогч Маргад Эрдэнэний хувьд 45 хоногийн хугацаанд биеийн өөх буюу хөвлийн даргалтыг бас буулгая. Дээрээс нь пропорцо засах юм зорилгын дагуу програм гаргаж хичээлсэн байгаа. За хөвлийн тойргоос бас 15 см хасна гэдэг бол үзүүлэлт гэдэг бол өөрийнх нь өндөр болон биеийн жинтэй харьцуулахад бас сайн үр дүн гэж харж байгаа. За ингээд ерөнхийдөө бол бодибилдингийн шүүгч нар маань бас нарийн хархан бол оролцогч Маргад Эрдэнэт маань цаашлаад одоо фитнесээр хичээлээд фитнесийн тамирчин болоход бас өөрт нь өгөгдөл байгаа болов гэж харж байна. За үргэлжлэл оролцогч Маргад Эрдэнэний нүүрний өөрчлөлтийг харъя. За оролцогч Маргад Эрдэнэний нүүрний өөрчлөлтөн дээр бол 45 хоногийн өмнө бас илүү нэг юм том хацартай байсан бол 45 хоногийн дараа V-line болсон ийм үр дүн гарч харагдаж байгаа. За мөн дээрэс нь арьсны өнгө бол маш гоё сэргэж засарсан одоо миний зүгээс ийм дүгнэлт тавьж байгаа. Мэдээж мэрэгжлийн одоо гуашагийн үүсгэн байгуулагч бэлгүүнээ бол маш нарийн одоо харж байгаа болов. Тэгэхээр миний хувьд бол бас нүүрэн дээр бол маш сайн үр дүнгууд эрс 45 хоногийн дотор ялангуяа арьсны өнгө бол маш гоё сэргэж дээрэс нь эмэгтэйчүүд болгоны хүсдэг V-line дүр төрх гаргаж ирсэн байгаа гэж харагдаж байгаа. Ингээд эрхэм шүүгчд маань оролцогч Маргад Эрдэнэс асуултаа асууна уу? Өөрөөр бол одоо энэ орчин үеийн залуус тийм ээ үзэл бодолтой хэр үнэнч байх юм, зорилгынхоо төлөө хэр тууштай байх юм, жижиг асуудлуудыг тийм ээ гээж чаддаг, ингэж амжилт төрдөг гэдгийг ингэж бас мессеж өгсөн юм чухал одоо оролцогчийн нэг байлаа. Баярлалаа, амжилт хүсье. За Маргадыг шавуугаа хаяад гарахад би аюу харамсчихсан. Тэгээ үнэхээр од дарга битэр нэг тамирчин талаас нь хараад яриад хоёлаа хөлн ямар гоё ингээл маш гоё хөлтэй юм байна. Хэр баргийн бас эмхтэй хүнд бас мөрөөдөл болсон хөл байна. Сайхан гоё бие хаа царайцс байна. За Маргад хэр тууштай хүн бэ? Хэр тууштай хүн бэ? Тууштай. Миний хувьд яг ингээд өөрийн яг хүссэн зорьсон юм байх юм бол баргийн хажуудлаас ингээ хүмүүстэй янз бүрээр өөр юмар ингээ ятгсан ч гэсэн яг тэр зорилгын хөдлөө үнэхээр явж чаддаг. Тэгээ хүнд хэлсэн бол бас хэлсэн үгэндээ их хүрэх дуртай. Хичнээн ингээ багштай муудаад гарсан ч гэсэн би багшийн итгэлийг алдах ямар нэгэн араар нь хуурах юм бол ерөөс хийгээгүй. Тэгээд ямар ч хэлсэн энэ хүний зүрх сэтгэлийг ингээ надад гэж байгаа зориулж байгаа зүрх сэтгэлийг бас хуурахгүй яг 45 оны яг маргаа гарсан ч гэсэн тэр дундын хэмжлэлтэн дээр би бол заавал очие гэж аюул нь бодож исэн. Ядаж би нэг 20 хоногийн үр дүнгийг харуулчихсан гэж аюу хичээжсэн. Тэгээд ямар ч зүйл бэлтгэл хоолны дэглэм бол огт алдаагүй. Би бол чиний тууштай байдлыг дундаас нь алдлаа гэж харсан. Нэгд хоёрдугаарт Маргад гэдэг хүн өөртөө итгэлтэй байх бардам зам хоёр чамд юугаар ялгаатай вэ? Өөртөө итгэлтэй байх,
Эсвэл бардам зан хоёрын чамд ямар ялгаа байдаг вэ? Яг гоо өөртөө ихтэй байдал бол заавал хүнд ил харагдах байхгүй тий. Би угаасаа за би ингэж зорилгодоо тууштай байж чадна, ингэж чадна шүү гэдгийг би хүнд харуулахгүйгээр үйл хөдлөлөөр нотлох боломжтой байхгүй. Бардам зам бол бас хэд их ахаад дэрүүд бас дэмий тий. Тэглэл боддог. Би чамайг ануухай шоуг хаяад гарсан тэр өдрөөс эхэлж би чамайг дагсан. Тэр өдрөөс л дагсан. Өмнө нь бол дагж байгаагүй. Тэгэхээр яг хаа бардам зан одоо өөртөө ихтэй байдал хоёр бол эрс ялгаатай зүйл л дээ. Миний хувьд бол чи тэнд бардам зан ихсэн байх. Өөртөө ихтэй байсан. Энэ хоёр чамд хоёулаа л байсан. Гэтэ чи тэр шоунд буцаж орж ирэхдээ чи багшигаа буулгаж орж ирсэн. Энэ бол чи тэр заалнаас чамд одоо үлдэх зүйл нь биш байсан. Чи тэндээс шал өөр зүйл авч гарах хэрэгтэй байсан. Чи багшигаа буулгаж биш, чи бууж орж ирэх хэрэгтэй юм бoo гэж би миний зүгээс харж байсан. Удахгүй бүр амар мундаг инфлюенсер болох бах. Магадгүй би чамайг бас улс төрд хүч сорих байх гэж бас. Тийм одоо ямар ч байсан шоугод дуусчаад ямар ч байсан юм ярина бас алдсан гэж бодож байгаа. За тэгээ оролцогч маргаад эрдэнэ танд удахгүй шүүгчд маань оноогоо танилцуулан та төр заалыг хорхино. Зарим зүйл дээр бол хүлээцтэй байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг бол ойлгож авсан. Гэхдээ эцсийн мөчтөө маргад гэдэг өөрийнхөө өнгө төрхийг хязгаарч гээх ёсгүй юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон. Үнэхээр байгалийн өгөгдөл нь байна. Байглаасаа зайсан би боломжтой. Царайжс байна. Доод мөчт юм л чинь. Өгөгдлийн зүйл гайхалтай юм аа. Ер нь бол доод мөчт мэлчингээс аюу сайн мөчт бусдад болчихсон. Тийм ээ. Бурхан амар энэ зүйлээс юу ч харамлаагүй нөхөнд өччихье. Би бол тэгж харж байна та. Аюу сайн харж байна тийм. Орж ирэх юм вау гэл ингэж би дагаал ингэж ийм гоё тийм. Би бол нэг янз янз юм бай, тийм бай гэж хэлэхгүй зүгээр л хамт оролцож байгаа оролцогч нар маань яг өөрийнхөө л гоё чөлөөтэй байгаасаа л гэж хүсэж. За ингээд шүүгчд маань оролцогч маргад эрдэнэт маань оноогоо өгсөн байна. Баярлалаа. За оролцогч маргад эрдэнэтэйгээ 45 хоногийн хугацаанд ажиллах мөн адил нэр төрийн хэрэг байлаа. Шудрах шулуун зан бүтээрт хойлонд нь байдаг. Хойлоо адилхан амбицтай магадгүй хүмүүс харахад тэ хойлоо адилхан юм гал шиг дүрлцдэг эмэгтэйчүүд болоо гэж хардаг. Эдгээр бит хоёрын хувьд багш тасгалжуулагч гэсэн заалнаас гараад бит хоёр ихч дүүс байж чаддаг. Заалнаас гараад бит хоёр найс нөхөд байж чаддаг. Үнэхээр чадсан, үнэхээр мундаг байна. Өнөөдөр ийм гоё төгс өөрчлөлтийг гаргасан бол багшийн хувьд бол үнэхээр гайхалтай мэдрэмжийг бас өгч чадлаа. Чамдаа маш их баярлалаа. Бусад оролцогч нартай бол бүгдэнд нь амжилт хүсэж байгаа. Тэгээ өөрт хүсдэг хамгийн гоё бүгдээ ч гэсэн давхар хүсдэг. Тэгээд миний хөрхнүүд яг л тийм өөрсдийнхоороо л байгаарай л гэж хүсэж байна. Дөрвөн хоногийн хугацаанд өөртөө хувьсэл хийсэн оролцогч Жаргалмаа. За бүх шүүгч нартай энэ орой минь төргий. Багштай царай минь төргий. Сайн байцгаана уу? Та шүүгчдэд өөрийгөө илэрхийлэх 2 минут байна. Ингээд цаг явж эхэлсэн. За сайн байцгаана уу? Ануухай фитнес шоуны оролцож Жаргалмаа байна. За миний хувьд нийт 45 хоногийн хугацаанд өөрийнхөө биеийг чадхатаараа урлаж өдөр тутмынхаа одоо тасал сургалтыг алдахгүйгээр хичээж зүтгэлээ. Мөн дээрэс нь энгийн ээжүүдийг төлөөлж одоо энэ шоунд оролцсон байгаа. Мэдээж өдөр тутмынхаа бэлтгэл сургалтанд эрэхтэй мэдээж өдөр болгоны тасал сургалт миний хувьд дардсан байгаагүй. Бас л анх удаа одоо сошиал нэвтрүүлгээр реалити шоугаар гарч байгаагийн хувьд эхний хувьд бол сэтгэл зүйн хувьд бол жоохон ер нь бол жоохон өөртөө жоохон хүчин төгөлдөр бус байсан. Одоо гэхдээ одоо энэ сайхан ээж нартай зэрэгцээ өдөр тутмынхаа бэлтгэл сургалтаа ер нь бол хичээж маш ихээр чармааж өнөөдрийн биеийг уралчихсан байна. Тэгээд миний хувьд одоо хүнтэй суухаасаа өмнө за би нөхөртэй болох юм бол одоо дотор хувцсандаа хамгийн анхаарна гэж бодож исэн боловч одоо хүний эхнэр айлын хүүхдүүдийн ээж болоод энэ бодол маань юусоо байхгүй болоод тэгээд анхныхаа охиныг төрүүлээд сүү оруулахын тулд зөвхөн шөнийн туршид 2 кг өгөөжийн цайны боо тэгээ 15 юблэний бичээ иддэг байсан.
Тэгээд тухайд нөгөө анхны маань хүүхдээс учраас нөгөө яг хүүхдээ бүрэн цатгаж чадахгүй. Тэгээд яг манай том охин маань 2 цаг болоод сэрдэг. Тэгээс сэрэнгүүт нь мөмө өгөхлөөр сүү байхгүй. Тэгэл угжаад унтуулна. Угжаад унтуулан 5 ширхэг цайны бов юблэний бичинжин дотор 10-тай 5-ны дэд унтдаг гэсэн. Тэгэл яг дахиад 2 цагийн дараа дахиад имжлэн ингэж явсаар иж хагаад өөрийнхөө нэгдүгээрт алдчихсан байсан. Гэхдээ миний сэтгэл готрол бол тийм доогуур байгаагүй. Юу ч өмсөн надад аягүй их зөгтөг байсан. Тэгээд тэрийг өөрийнхөө биеийг алдснаа мэдхгүй ингээд хоног жил сар ингээд өнгөрсөөр иж хагаад сая би анаахаа шоон 110 хил 250 грамтай орсон. Тэгээд хүн өөрөөгөө хайрлаж ихсэн цагаас хойш өөрөөгөө урлаж чаддгийм байна гэдгийг өөрөөсөө айгүй ирч хүч авсан, өөрөөсөө урам авсан. Тэгээд нийт 45 хоногийн хугацаанд багшийнхаа эрүүл зөв хооллолтоор өдөр тутмын дасгал сургалтыг хийснээр 16 гаруй килограммыг хайсан. Тэгээд өнөөдрийн хувьд би чадхадахаар 45 хоногийн хугацаанд хуучин алдагдсан биенээ бие олчихсан зогсож байна. Тэгээд өрсөлдөж чадлаа. Тэгээд амжилттай сайхан 45 хоногийн хугацаанд одоо та бүхний харж байгаа юм жаргалмаагийн биеийг олж авсан та маш их баяртай байна. За баярлалаа. За ингээд оролцогч ган хуягтын жаргалмаагийн 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнг хэдүүлээ дэлгэцээр харцгаая. За оролцогч ган хуягтын жаргалмаа бас Анугаас фитнес шоуны Ахмад бас оролцогчдын нэг гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр 41 настай 2 хүүхэдтэй имиж байгаа. Дээрээс нь спортын хүн. За үндэсний сурын харваач юм өсгөө гэдгийг та бүхэндээ бас танилцуулахад таатай байна. За оролцогч жаргалмаагийн хувьд бол бас яг 40 насны одоо Анугаас фитнес шоунд урд өмнө оролцож байсан оролцогчдоос бас хамгийн сайн үр дүн гаргасан. Анугаас фитнес шоу 20-оос дээш, 30-аас дээш, 40-оос дээш, 45-аас дээш насны ийм өсгөөчүүдийг одоо ингэж сонгож шоунд оролцуулсан болвол оролцогч жаргалмаагийн хувьд яг 40 насны эмэгтэйчүүдийг төлөөлөөд 16.5 кг-ыг хассан үзүүлэлт бол маш сайн үзүүлэлт гэж харж байгаа. За та бүхэн яг одоо дэлгэцээр харж байна. За оролцогч жаргалмаагийн хувьд анх хэвлийн тархалттай байсан. За мөн дээрээс нь биеийн өөхлөлт бол бас нэлээд өндөр үзүүлэлттэй, биеийн мөр, гар, гуй, хэвлийгээд бие бүхэлдээ бол нэлээд их өөхлөлттэй байсан. За анх 45 хоногийн хугацаа 45 хоногийн эхний өдөр бол битээр биеийн өөхлөлтийг багасгах, за мөн дээрээс нь пропорц засах юм програмын дагуу явсан. Яагаад вэ гэхээр өөрөө спортын бас тамирчин учраас жингийн хасаа зогсохгүй, булчингийн масыг унгаахгүй байх нь бол маш чухал зорилго битээрт байсан учраас булчингийн масыг унгаахгүй өөхөн дээр нь илүү сайн ажиллаж чадсан. Тэгэхээр 45 хоногийн хугацаанд энэ 16.5 кг гэдэг бол цэвэр өөхний мас бол маш сайн бууж чадсан. Яг 40 насны энэ бие физиологтой энэ бүсгүйн хувьд бол маш сайн үр дүн гаргасан болов уу гэж бодож байна. За үргэлжлүүлээд оролцогч жаргалмаагийн хувьд нүүрэн дээр гарсан үр дүнг харъя. За нүүрэн дээрх гарсан үр дүн харахад бол хэдэн насаар шууд залуу болсон та бүхэнд маань харагдаж байгаах. За завчны унжилт бол нүүрний хаван нүүр доошоо суулттай байсан бол 45 хоногийн дараа нүүр бол илт дээшээ өргөгдөж маш залуухан харагдаж байгаа гэдэг маань та бүхэнд шууд нүдэн дээр ч илт байгаа гэдгийг одоо хэлэхэд маш таатай байна. 45 хоногийн хугацаанд багшийнхаа заавар зөвлөгөөнөөс ерөөсөө гажаагүй хоолны дэглэгээ бас алдаагүй. Дээрээс нь бэлтгэл сургалтын дээр яг цаг тогтмол тухай бүртээ ирж хамрагдаж өөрийгөө маш сайн дайчилсан. Мэдээж 40 настай одоо оролцогчийн хувьд бол энэ олон ачааллыг дааж өнөөдөр 16.5 кг өөх хасна гэдэг бол маш сайн үр дүн гэж миний хувьд харж байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг одоо ингээд оролцогч жаргалмаагийн үр дүнг харж туслаа. За шүүгч нарт ерөнхийдөө өөрийгөө бүрэн төврөн илэрхийлж чадсан гэж бодож байна. Тэгээд яг ярен дундаа ороод ингээд явчихлаар ер нь бол нөгөө сандалчин байхгүй болоод ирэнгүүт за юу ярих вүлээ гэд өмнө яг ингээд бодоод орцсон байсан. Тэгэхдээ яг ороод нөгөө яг танилцуулахдаа жоохон цаана ирсэн. Гэхдээ яг ойлгомжтой ирсэн гэдэгт итгэлтэй. Тэгээ мэдээж энэ хинжээний жинг одоо богино хугацаанд хасахад таны бид одоо эерэг үр дүн бол их олон гарсан баг. За тэгээд өөрийн чи одоо амьдралын өдөр тутмын хэвийн маяг за тулгарч исэн бэрхшээлүүд чинь хэр их одоо
эргээр ийм үр дүн гарсан бэ? Энэ талаасаа хэлж өгнө үү? За баярлалаа. Ер нь бол тасгалын хугацаанд бол ер нь бол эхэндээ бол сэтгэл зүй ер нь бол тогтож өгөхгүй одоо нууцаар мэдчихгээл те эсвэл ингээл нэг нүдэнд нэгдэх юм харагдвал ингээл аваад амдаа өнгөчгээл те тэгэлсэн тэгээд яг ингээд жин хасаад ирэх юм бол өөрөө ирэхгүй яг нөгөө хоолны зөв хоолтоор тэгээд зөв одоо нөгөө тасгал хөдөлгөөнөөр ингээд жингээ хасаад ирэхлээр өөрөө ирэхгүй ер нь бол сэтгэл зүй бол амар сэргэлэн болчтой юм бэлээ. Тэгээ өөртөө итгэл нэмэгдсэн. Сайн байна уу? Сайн байна уу? За эерэг төрхтэй нүдэнд дулаахан Монгол үсгүй байна. За надад бол асуух зүйл байхгүй. Зөв хэлхэл зүйл байна. Ер нь өнөөдрөөс энэ ануухай шоуноос сурсан мэдсэн зүйл гэдэг маань бол чанд үлдэж байгаа. Чи өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт. Энэ зөвхөн чи өөртөө хөрөнгө оруулаад зогсохгүй. Чи гэр бүлтэй, өр хүүхэдтэй хань жилдээ яг эргэн тойрондоо чи энийг бас одоо нутагшуулж үлдэх ёстой. Энэ дээрээ чи чармааж ажиллах ёстой. Дээр нь цаашаа үргэлжлээд энэ шоу явахгүй тодорхой. Цаашаа энэний ард жаргалмаа хаана үлдэх вэ гэдэг чинь чиний сонголт. Тэгтээ яг би бодож байна. Яг ануухай шоуны 45 хоногийн хугацаанд та нар хоолны дэлбэг нэлээд хатуу барьсан баг. Тэгжээж энэ их үр дүн гарсан баг. Гэхдээ энгийн амьдрал бол бас арай энэс арай зөөлөн эерэг нааштай хөөрхөн амьдрал байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр амьдрал дотор чи өөрөө үндэсний спорт хичээлдэг хүн мэдээж үндэсний өв соёл тэгээ хоол унд бүгдийг жагийг чи мэдж байгаа. Тэрийг одоо өнөөгийн нөхцөл байдалд өөрийгөө жингээ одоо нэмэхгүй байх талаар яаж ашиглаж яаж хэрэглэж сурах вэ? Тэр сүүлийн өөх хэрэгтэй юм уу? Тэр шар тус хэрэгтэй юм уу? Тэрэнд суралц. Тэрийг найз нөхдөдтэй үр хүүхэдтэй өвлөл чи ямар эмэгтэй хүн бэ? Чиний хувилбар нь чиний хүүхдүүд л тийм байна. Чи юу идэж байна? Чиний хүүхдүүд яг л тэрийг дуурайна. Чи хэрэг өөртөө итгэлтэй ямар гоё эмэгтэй болно. Чиний охин яг чамайг дуурайна. Би тэгж л хэлээ да. Тэгээ амжилт хүсье. Жаргалмаагаас маань шүүгч нар маань асуултаа асуулаа. Та заадыг түр орхино. Шүүгч нар таны оног удахгүй өгөх болно. Хэлээ гэсэн юм хэлээд гадарсан болохоор яг зүгээр зүүрлэгч хэлэх юм бол зөвхөн нэг сансар огторгууд гадарсан болов. Цаг хугацаа явж лээдэг гэтэл тэнд ингээ тайван амьдр чимээгүй гэдэгчтэй тэрнтэй адилхан бас сандралаа дараад тайван ерөнхийдөө ойлгомжтой нөгөө өөрийгөө илэрхийлж чадсан болохоор тийм. Одоо тэгэл өөрөө тэргээд өгнөл өгнө шүү дээ. Одоо тэгэл чи үзүүлэлт энэ гаргасан үзүүлэлтүүд нэг харьцуултууд нь байж байгаа. Дээрээс нөгөө шоуны хугацаанд тэ хэрэг цахилгааттай байсан тэр гоё нийгэмд олон нийтэд өгөх тэр мессеж нь ямар байсан тэргээл бүх юмуд нь байгаа учраас тэднийгээ дүгнж байгаа л. Юу шүү дээ. Эргэлт хандлага зөвтэй. Айгу эрэг тийм хүн баггүй. Тэр ээж ер нь бол ээж байсан. 40 настай хүүхэд бас өөртөө өөрсдөлтөд ийм амжилт гаргана гэж их чухал юм байна. За өмнө би ерөөсө төсөөлөхдөггүйсэн. За ямар ч гэсэн турсан юм чинь дан эмгтээчүүд тураад би галбираа бүтээсэн юм чинь ямар ч сан гоо зүүн талаас хүн байх болов гэсэн чинь яхахгүй байсан. Тэр нь одоо манай ануухай шоуны одоо ивент тэгч гоо гуашаагийн захирал байлээ. Тэгээд мөн дээрээс нь сондөр медийн бас гоо сайхны хагалгааны юмч байсан. Тэгээд таньдаг царайнд хараад бас ерөөхдөө бас гайгүй тавьширсан юм уу? За эрхэм шүүгчдээ оролцогч жаргалмаа та бүхэн маань оноогоо өргөнө. Шүүгчдээ баярлалаа. Ингээд таны оноо гарсан байна. За багшийн хувьд оролцогч жаргалмаа тантай ажиллахад 45 хоногийн хугацаанд маш сайхан байлаа. Мэдээж таны хувьд бол яг 40 насныхыг төлөөлөөд өдий зэрэгтэй 16.5 кг хасч бэлхүүсний тойргоос нийтдээ 22 см хассан тий. 22 см хассан ийм үр дүн гаргана гэдэг бол хэр баргийн одоо ээж чадах ийм үр дүн бол биш. Та үнэхээр спортын хүн шиг өнөөдөр ануухаас фитнес шоунд орж ирээд бас үр дүнгээ яг ялгаагүй мундаг эрэмгий дайчин бас үр дүнгээрээ харуулж чадлаа. Үнэхээр та бол спортын хүн муу юм байна гэж хэлмээр байна. За баярлалаа. Дөрвөн хоногийн хугацаанд өөртөө хорьсол хийсэн оролцогч хонгор зул. Шал өөр эмхтэй болсон байна шүү. Ямар гоё харагч норим мэд. За ингээ оролцогч хонгор зул шүүгчдэд
өөрийгөө илэрхийлэх 2 минутын хугацаа байгаа. Ингээд хугацаа явж эхэллээ. За сайн байцгаана уу? Намайг Амар сайхны онгорцол гэдэг Дорноговь аймгаас Улаанбаатар төмөр замаа төлөөлөн болон бас ард түмний төлөөлөл оролцож байгаа юм хүн байна. 2 хөрх охины ээж. За миний хувьд бол энэ шоунд орж ирэхээс өмнө айгүйх буруу хоолтой. Тэгээ ер нь өөрийгөө айгүйх алдсан байсан. Тэгээд одоо энэ баг хамт олонныхоо буйнаар харагдсны улмаас одоо энэ шоунд оролцож тэгээд 45 хоногийн хугацаанд багшийнхаа бас айгүйх хөдөлмөрийн гаргаж өнөөдрийнхөө өөрийнхөө биеийг уралсандаа маш их баяртай байна. Би бол өөрийнхөө хувьд бол бүр маш их өөрчлөлтийг оруулсан гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол өөрийгөө тусалсан хичээж одоо өөрийгөө өөрчилсөндөө маш их баяртай байгаа. Ийм нэг оролцогч байна. 45 хоногийн хугацаанд ер нь бол өөрийгөө бүр айгүй хөрхөө олоод авсан байгаа. Ер нь бол эмэгтэй хүн хүүхэд гаргахаараа ер нь ингээд өөрийгөө умартаад бүр гэр бүл рүүгээ ингэж аяг төвлөрөөд одоо хоол унд нөгөө ажил төрөл гэсээр хагаад өөрийнхөө биеийг алдсан байсан. Одоо яг энэ 45 хоногийнхоо хугацаанд бол ер нь бол айгүйх эрүүл зөв хоолд яаж эрүүлээр турах уу, яаж эмэгтэй хүний гоо үзмж яаж гардаг уу гэдэг бүгдийг бас энэ нэвтрүүлгээрээ дамжуулж мэдэж олж авсан байгаа. Ард түмний төлөөлж оролцож байгаа явцдаа бол айгүйх өөртөө бүр хүнд маш их хүнд ачааг өгсөн байсан. Эхэндээ бол өөрийгөө айгүйх барьдаг байсан. Одоо би бас энэ дасгалыг гүйцэтгэхгүй бол болохгүй. Мэдээж миний ард өчнөө бол орох хүсэлтэй ээжүүд байгаа гэсэн бодол айгүйх төрдөг байсан. 2 дахь 3 дахь дугаард ингээд дугаар бичигдсэн ингээд дасгал хөдөлгөөнийг хийснээс одоо тэг хийснээрээ өөрийгөө бол айгүй сайн тийм дайчилж өөрийгөө бас нэг жоохон чөлөөлөөд өөрийгөө бас олох хэрэгтэй мэн, өөрийгөө эвдэх хэрэгтэй мэн гэдэг үднэс багшийнхаа хийсэн дасгал бүрийг өөрийнхөө бие махбодод мэдэрч ер нь дасгал хөдөлгөөнийг хийснээр өнөөдрийн үр дүн гаргасан болов уу гэж бодож байна. Миний хувьд бол яг өөрийнхөө өөрчлөлтийг бол өөрийнхөө чадах хэмжээнд маш сайн гаргасан гэж бодож байгаа. За ингээд оролцогч хонгор зулын 45 хоногт гаргасан үр дүн та бүхэн дэлгэцээр хүлээн авна уу? Оролцогч хонгор зул 45 хоногийн хугацаанд нийтдээ 15.9 кг хасч бэлхүүсний тойргоос нийтдээ 30 см хассан үр дүн гаргасан байна. За ингээд та бүхэн маань харж ивэл хэвлийн даргалтыг харж байна. За хэвлээ бол маш сайн ядгарч гарч ирж байгаа. Хэвлийн тойргоос 30 см хасна гэдэг бол эмэгтэй хүн болгоны одоо мөрөөдөл. Тэгэхээр энэ мөрөөдлийг бас олон ээжүүдийн төлөөлөл болж орж ирж байгаа оролцогчийн хувьд бол маш олон ээжүүд дурам зориг болж өгч чадж байгаа болов гэж харж байна. За нурууны өөхлөлтийн хувьд бас нуруу маш их өөхлөлттэй, нуруу бүхтгэр байсан бол 45 хоногийн дараа маш гоё цэгц, биеийн пропорц маш сайн засагдсан, хэвлийн таргалт маш сайн буусан, биеийн пропорц засагдаад дээрээс нь давхар хэвлийн хэсгийн өөхлөлт болон биеийн бүх хэсгийн өөхлөлт маш сайн бууж өгсөн ийм оролцогч байгаа. За тэгээ өөрийнх нь өндөр болон жинтэй харьцуулахад 45 хоногийн хугацаанд 15.9 кг хасч хэвлийн тойргоос 30 см хасна гэдэг бол Анугаас фитнес шоуны яг үнэн мөн чанарыг гаргаж чадсан оролцогч болов гэж одоо багш тасгалжуулагч миний хувьд дүгнж байгаа. За үргэлжлүүлээд оролцогч хонгор зулны нүүрний өөрчлөлтийг харцгаая. Харж байгаачлан хацар хэсэг бол маш их өөхлөлттэй, ер нь бол нүүр доошоо суулттай, маш их хавантай байсан бол 45 хоногийн дараа нүүрний өөхлөлт маш сайн бууж өгч яг эмэгтэй хүн болгоны хүсдэг V-line дүр төрхийг гаргаж чадсан. За тэгээд 45 хоногийн хугацаанд хоолны дэглэмээ ягштал сайн барьсан, нэг ч удаа нэг ч грамыг багшаасаа илүү багшийнхаа өгсөн заавар зөвлөгөөнөөс илүү идээгүй, илүү хоолны дэглэм зөрчөөгүй, бэлтгэл сургалтын дээр тогтмол маш хариуцлагатай 8:00 гэсэн бол 8 цаг 00 минутаа, 7 цаг 00 гэсэн бол 1 ч минут хоцорч бэлтгэлээ таслаагүй маш хариуцлагатай оролцогч байж чадсан гэдгийг бас эрхэм шүүгч нартай хэлээ. Ингээд та бүхэн маань оролцогч хонгор зулаас маань асуултуудаа асууж болно. За сайн байна онгорцлаа. Сайн байна уу? За үнэхээр бас үзэсгэлэнтэй гоё харагдаж байна. Баяр хүргэе. За хонгорцлын хувьд бол үнэхээр одоо яг ста нүдэн дээр өөрчлөгдөнө гэдэг шиг одоо энэ харьцуулсан зурган дээр бол илт одоо өөрчлөлтүүдтэй харагдаж байна. Тэгээ одоо хэвлийн тойргоос 30 см хасна гэдэг бол одоо хамгийн ихтэй ингэж сантиметр хассан үзүүлэлт харагдаж байна л да. Одоо энэ харьцуулсан юм дээр гайхалтай сайхан юм сайн үр дүн үзүүлсэн байна. Тэгээ одоо өөр надад нэг хэлээд байх зүйл алга. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Өөдөөс ингээд дөрвөн хүн ингээ хараа сууц яг ингээд цандаа ягаад намайг ингээ хараа суудсан те тэнд би өөрийгөө ингээ илэрхийлэх гэсэн чинь айгүй их бүр ингээ сандраад
тэгээд нөгөө бараг шүүгчтэй хараад нөгөө хэлчихсэн үг мүгээ мартлаа. Тэгээ хөөрхөдөө багш минь байж ээж л бас хажууд бас мөртөө ээжэж бас нэг бас тэгтээ муухай юмсан баг. Муу юмсан баг. Тэгтээ яах вэ? Өөрийнхөө хувьд бол тэгэл аваа гараад ирлээ дээ. Яг өөрийнхөө сэтгэл төрсөн 100% те би яг энийг хэлэндээ, энийг илэрхийлэндээ гэжсэн үгээ бол үнэхээр сандраад хэлж чадсангүй. Одоо ингээд би ингээд пропорц тий 45 хоногийн өөрчлөлт. За тэгээд ер нь бол энэ биеийн галбир бусдаас ирс ялгарч байна шүү дээ. Одоо энэ үзэлтүүднээс байж тээ одоо ингээд 30 см тойрог тий яг бэлхүүсний тойрогоос хасна гэдэг ч юм уу. Гэтэ одоо бас өнөөдөр бид нэг юм гарах хэрэгтэй байхгүй. Байгалаас өгөгдсөн өгөгдөл бол би хүнд угаасаа тархамжсэн турхаач гэсэн байна штэ. А ганцхан 45 хоногийн хугацаанд энэ ануугаа шувнаас юу олж авсан, ямар үр дүн гаргасан гэдэг л байхгүй. Тийм үстэй. Тэгэхээр энэ дээр бол би бол хоёр талыг байна. Нэг зарцуулсан хөдөлмөр, гарсан тэр өөрчлөлт. Тэгээд 3 дугаард нь би сахилга бат. Энэ гурвыг хараад байгаа байхгүй. Хамгийн сүүлд сандарсан, түгссэн одоо ийм ингээд хүндтэй хэлийгснээ хэлж чадахгүй байсан мэдрэмж бол яг энэ 45 хоногийн өмнөх тий анхны өдөр байхгүй юу. Би яг анхны өдрөө бүр амар их сандарч байсан. Тэгээд тэр сандарлаа уулын настай нэрээ тухайн үедээ ингээл жимбисээр гал аваад одоо өөрийнхөө хувьд бол гарчлаа гэж бодсон чинь энэ удаагийнх бол бүр мэдгүй өөдөөс ингээд дөрөв ингээд тий намайг шүүж байгаа гэдэг талаасаа ч юм уу эсвэл ингээл амар тийм юу байла. Бүр юм сандралтай байла. Тэгээ сайн ингээд нөгөө багшаас зогсож исэн хонгор цалаа өөрчлөлтийн зургийг чи бас өөрөө харж олно гэдгсэн. Тэгээ анх удаа яг нөгөө 45 хоногийн дараах 45 хоногийн тэгээ эхлэл ба төгсгөл гэсэн зураг харлаа. Өөрийгөө харсан чи өө ямар амар байсан бэ л гэж харлаа. Тэгээ тэр мөрийгөө хараад бүр сандраал тэгэл бараг салгалж байгаа гарч ирлээ те. За ингээд эрхэм шүүгчтэй та бүхэн маань оролцогч хонгорцолд оноогоо өгнө. Шүүгч нар маань оролцогч хонгорцолд оноогоо өглөө. За ингээд багшийн хувьд бол 45 хоногийн хугацаанд өөртөө чин ажилтнаа бол тайлангаа 100% итгэл дүүрэн нүүр бардам тавьж чадлаа. Энгийн ээжүүдийг төлөөлөөд нэгэн сайхан ээж орж ирээд энэ үр дүн гаргаж чаддгийм байх гэдгийг бас харууллаа. Цаашдаач гэсэн яагаад энэ шоунд магадгүй илүү олон энгийн сайхан ээжүүд орж энэ үр дүнг гаргаж болохгүй юм бэ гэдэг одоо энэ бодлыг маань шууд 100% болгож чадлаа. Тэгээд Анугаас фитнес шоунд оролцож ээжүүдийгээ төлөөлж хоёр хүүхдээ ээж одоо хонгорцол маань ийм сайхан амжилттай үр дүн гаргасанд маш их баярлалаа. Тэгээд багшийнхаа хүлээлтээс давуулан биелүүлж энэ гайхалтай үр дүн гаргаж чадсан өөрөөр чинь багшийн хувьд бол маш их бахархаж байна. Баярлалаа. Багшаа ч гэсэн баярлалаа. 45 хоногийн хугацаанд өөртөө хувьсэл хийсэн оролцогч дөлгөө. Шүүгч нартаа мэдлээрээ. Оролцогч дөлгөөн та өөрийгөө шүүгчдэд 2 минутын хугацаанд илэрхийлнэ үү? Ингээд цаг явж эхэллээ. За сайн байцгаана уу? Намайг Дөлгөөн гэдэг. Ануухаас фитнес шоуны 3 дугаар улирлын оролцогч. Тэгээд залуу жүжигчин ерөнхийдөө бас сонирхлоороо контент бүтээдэг. Нийгэмдээ эрэг зүйлийг болж бүтэхгүй байгаа зүйлийг залуу үеийнхаа төлөөл болгоод нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө үдэл бодлыг илэрхийлэхийг зорж яваа ийм залуу жүжигчин байна. Яа амар сандарт юм байна. Танд 35 оны хугацаанд юу туулаа сэтгэл ямар байна? За анх энэ шоунд орохдоо би өмнөх дөлгөөнөөг олж авъя гэж орсон. Гэхдээ би 45 хоногийн дараа өмнөхөөсөө илүү бүрэн дүүрэн ихтгэлтэй, илүү зоригтой, илүү их олон гэрэлтэй боломжуудаар дүүрэн дөлгөөнөөг олж авсан. Учир нь юу вэ гэх юм бол эмэгтэй хүн, урлагийн одоо эмэгтэй хүн жингийн илүүдлээс болоод маш олон боломжуудыг алдахад хүрдэг. Тэгээд ерөнхийдөө сургуулаа төгснөөс хойш ингээл олон киноны пробонд байнга ордог, алгасалгүй ордог байсан. Тэгээд мэдээж жингийн илүүдлээсээ болоод дандаа одоо
дүр дээр тэнцэхгүй байх те эсвэл за чи олонний хэсэгт орчих гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд надад маш их тохиолдсон, маш их шантарсан. Мэдээж энэ одоо жингийн илүүдлээс болсон гэж би боддог. Нөгөө 45 хоног хоолоос байгаад мэдээж ингээд сэтгэл зүйн хувьд жоохон айцтай, төгшүүртэй, дунд нь нөгөө шантраад маш олон янзаар миний ингээд сэтгэл зүй өөрчлөгдсөн. Тэгээд жоохон сандарж байна. За баярлалаа. За ингээд эрхэм шүүгчтэй оролцогч Долцотмагийн дүлгөөний 45 хоногт гаргасан үр дүнг та бүхэн маань дэлгэцэн дээр хүлээн авч үзнэ үү. За оролцогч дүлгөөнөө 45 хоногийн хугацаанд нийтдээ 8.7 кг-аас бэлхүүсний тойрогоос 16 см хассан үзүүлэлт гаргасан байгаа. За оролцогч дүлгөөний хувьд биеийн пропорц бол илүү дөрвөлжин талтай байсан. Тайл дөрвөлжин талтай. За дээрэс нь нуруу, хөвлий, гуй гэ биеийн бүх хэсэг бүхэлдээ маш их хөвгөлөлттэй, целлюлиттэй юм оролцогч байсан. Дүлгөө оролцогчийн хувьд хүүхэд гаргаагүй ч гэсэн маш их жингээ илүүдэлтэй байсан нь одоо та бүхэнд маань харагдаж байгаа. За 45 хоногийн дараа оролцогч дүлгөөний тайл бол 16 см хассан болохоор тайлны одоо нарийсалт бол мэдэн сайн харагдаж байгаа. За мөн түүнчлэн мөр олон биеийн дээд хэсэг бол маш гоё эмх цэцтэй болж өгсөн харагдаж байгаа. Тэгэхээр оролцогч дүлгөөний хувьд 45 хоногийн хугацаанд баримталжсэн програм бол жингээ хасах, хэвлийн тойрогоос илүү сайн хасах пропорц засахын програмын дагуу хичээлсэн. Тэгэхээр та бүхэн маань яг 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнг маань яг бодитоор харж байна. За үргэлжлүүлэн оролцогч дүлгөөнөөгийн нүүрний өөрчлөлтийг харцгаая. За оролцогч дүлгөөнөө бол хамгийн залуу оролцогч. За дүлгөөнөөгийн хувьд бол нүүр ерөнхийдөө ийм бөөрөнхий хэлбэртэй байсан бол 45 хоногийн дараа илүү одоо B-line бас мөн тодорч өгсөн байна. За дээрэс нь одоо оролцогч дүлгөөнөөгийн маань хувьд хацар ийм томтой оролцогч байсан бол 45 хоногийн дараа хацар нь нэлээд сайн багасч өгсөн. Дээрээс нь та бүхэн маань харж ивэл жингээ илүүдэлтэй хахаар ерөнхийдөө хамар их намхан харагддаг. Гэтэл 45 хоногийн дараа жин хасны дараа бол хамар ерөөсөө хагалгаанд орсон юм шиг юм өндөр шонтгор маш гоё өөрчлөлтийг ингэж гаргаж өгсөн байгаад оролцогч дүлгөөнөөгийн хувьд бол маш богино хугацаанд бас үр дүнгээ гаргасан оролцогчийн нэг байж чадсан. Тэгэхээр ингээд эрхэм шүүгчд маань оролцогч дүлгөөнөөс маань асуулт асууна уу. За өөрчлөлт гарчээ, мундаг сага өөрчлөлт гарсан байна. За тэгээд би бол чамайг анханаас нь бас харсан л да. Дундын тэр хэмжилтээс өмнө жаахан хичээсэн бол өнөөдрийн үр дүн энэс өөр бас төвшөнд очих магадлал бас маш өндөр байсан. Надад техникийн юм дээр орж ирсэд маш хайм санагдчихсэн. Ерөөсөө нэг тийм ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг. За энэ ч одоо баг хасагдах байх таа гэсэн чи дундын хэмжилтээс хойш өстой жирийч гсэн л доо. Тэг хамгийн хэцүү юм чам зөндөл байсан баг. Хэр их үлсэх ямар байна? Анх очроос та амар ингээд доторс та нар юм уу ануухаа гэж хэлж мэлчвэв. Эхний 2-7 хоног бол нэлээд үлссэн. Тэгээд одоо бол бүр хоол харахаар л юм сонир санагтаал. Тэгээд яг нөө дэглэмдээ тасчдсан байлээ. Тэгээд дэглэмээ барихгүй л одоо энэ бие нөө алтчихгүй гэдэг юм айцтай байгаа идэхгүй хаа. Ерөөсөө тасгал хөдөлгөөнийг л орхигдуулаад байгаа. Тэгээд мэдээж хүн бол унтаж амардаг. Тэгээд сая тасгал хөдөлгөөнөө нэмээд дээрэс нь хамгийн гол нь зөв хооллоод эхлэхээр тэгээ энэ бүхэн нөгөө зөв хормонд ороод те нойрч сайжирч जैन тэрнээсээ эрч хүчтэй болоод тасгал хөдөлгөөнөө сайн хийж जैन. Тэгээд ажил төрөл одоо эрүүл мэндтэй бүхэл зүйлдээ ингээ эерэг өөрчлөлт авчирч जैन гэдэг бол маш том одоо өөрчлөлттэй маш том эерэг одоо өөрчлөлт учраас энийг ингээд өөрийнхөө бие дээр харуулад тэгээ шоугаар дамжуулж ингэж олон нийтэд харуулж чадж байгаа нь одоо маш том ялалт тий. Одоо өөрийгөө болон ингээд өрөөл бусдад маш юм том мессеж өгж байгаа. Ийм маш том юм өөрчлөлт амжилтыг мэд өөр дөр ингээ гаргасан байна. Тэгээд маш их том амжилт хүсье баяр хүргэе. За дээрэс нь манайх одоо болон энэ шоуг амжилттай одоо 3 дахь удаа зохион байгуулж байгаа TV8-ийн хамт олонд дээрэс нь багш тасгалжуулагч нар одоо ингэж хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүст нь бас амжилт баяр хүргэе. За туудахгүй таны шүүгч нарын оноо бэлэн болон та төр залаа орхино. Яг ингээд нөгөө багш маань бол тэр донд байгаа хамгийн ингээд ойр татны хүн байгаа штэ. Тэнгүүт яг л нэг юм
үнэхээр юм араатнууд донд орцсон юм шиг те бүр үнэхээр чанга шүүгчнэр ингээл урдаас бүр ингээл амар хараал за ямар үр дүн гаргасан юм бэ гэж байгаа юм шиг те бүр баах юм араатнууд донд орсон юм шиг санагдлаа. Манай оролцогч нар маань бол юу юм шүү дээ. Одоо эн чинь нэг жирийн фитнес хийж байгаа хүмүүс бол бас өөр байхгүй. Одоо нэг яачаад тэ буцаагаад ингээд нэг дэглэмээ алддаг ч юм уу. Одоо эдгээр манаас олны бас ингээд анхаарлын төвлөөс орчиж шүү дээ. Тэгээд энэ эдийн маань бас жүжигчд байна. Олны танилтай дуучин байна. Ингээд янз бүрийн салбарын хүмүүс байгаа. Эдгээр чинь хүмүүс одоо ингээд хардаг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг эднэрийн маань нэг нэр төрөө аяах те. Одоо буцаад энэ гол нь чинь нэг өөрт нь хэрэгтэй. Тимс дээр үлгэн дугаар сайхан хэрэгтэй юм хөрөнгө оруулж байгаа учраас энийг олж үл алдахгүй байх гэж найдаж байна. Дээрээс нь үргэлжлүүлээд ингээд бас бүр илүү ингээд хичээгээд те бүр илүү үр дүн үзүүлж байгаа ингээд амьдралаа хөвчлүүлээд явах байх гэж байна. Бас ингээд 45 хоногийн дараа бол сэтгэл зүй те ингээд бүр шал өөр болцсон байт юм байна. Одоо өмнө нь бол юм нэлийн жингийн илүүдэлтэй дүлгөнөө бол ингээд түс тас гээл те одоо хэлийг гэснээр шууд хэлээл ингэдэг байсан. Тэгээд биеийн нарийсахаар бас сэтгэл нь ингээд нарийсчтэй юм шиг байна. Бүр л нэг юм уйхан бүр айгаан сандраал бүр юм байт юм байна. Эрхэм шүүгчтэй та бүхэн маань оролцогч дүлгөнөөд оноогоо өргөнө. За ингээд Анухаас фитнес шоуны 3 дугаар улиралд орж бас 20 наснуудаа төлөөлөн оролцож голын хэмжилтэн дээр ороход багштай нэг үг амлаж ирсэн. Тэгээ багшаа би гүйц төрүүлж чадна багшаа надаа итэг гэж хэлж байсан үгэндээ хүрч чадсан чамаараа маш их багахж байна. Хэлсэн үгэндээ хүрч чаддаг залуу уран бүтээлч залуу гайхалтай бүсгүй байж чадсан чамаараа маш их багахж байна дүлгөнөө. Им гоё боломж өгсөнд бас баярлалаа. Дандаа уйлдаг шүү дээ. Баярлалаа. Тэгээд шүүгч нартаа баярлалаа. Бид зургуулаа өөрсдийнхөө төгс хувилбарыг бүтээхийн төлөө өөрчлөлтийн төлөө хичээсэн. За ингээд өөрийгөө ялан дээлж чадсан 6 гахалтай бүсгүйчүүдийнхаа 45 хоногийн хугацааны үр дүнг та бүхэндээ тайлагнаж дууслаа. Тун удахгүй Анухаас фитнес шоу 3-ын цорын ганц ялагч Экокар центрийн Lexus автомашины ялагч тун удахгүй тодорхой гэж байна. Та бүхэн маань суугаа битгий солиорой тун удахгүй уулзъя. Ивент итгэгч Гогваша Holistic Beauty Salon. За ингээд бүсгүйчүүдээ та бүхэн маань 45 хоногийн хугацаанд жаргалтай, зовлонтой, мартагдашгүй мөчүүдийг хамтдаа бүтээж чадлаа. Тэгээ та бүхэн маань бүгдээрээ ялагч болсон шүү гэдэг багш нас хэлмээр байна. За ингээд батламж гардуулж өгнө хэмээн TV8 телевизийн захирал од гэрлийг тайзнаа өрье. За ямарсан 45 хоногийн хугацаанд TV8 телевиз Анухаас фитнес шоунд оролцсон та зураг олдогчдоос бас баяр хүргэе. Олон эмэгтэйчүүдийн яг тэр хүрх мэдрэмж нь та зураг та насны тэр эмэгтэйчүүд бас матwas дэмжлэг болох юм сонирхолтой тэгээд бас төвчээртэй байсан та бүхэнд баярлалаа гэдэг тэр шоуныхаа боломжийг гартуулъя. За баярлалаа. За баяр хүргэе. За баяр хүргэе. За бүсгүйчүүдэд та бүхэн маань гайхалтай фитнес фото зураг авахулсан байгаа. Мэдээж энэ шоуны утга учир бол фитнес фото зурган дээр бас гарах болоо гэж багшийн хувьд найдаа та бүхэндээ мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээ гэж бодоод фитнес фото зургийг мэргэжлийн зурагчин одоо погжоогоор авахулсан байгаа. Тэгэхээр та бүхний маань энэхүү гайхалтай дурсамжийг мөнхөлөхөөр погжимон та бүхэндээ фитнес фото зураг гардуулж өгөхөөр ирсэн байна. Оо надад. За баярлалаа. Вау, харта. Ерөнхий ивент итгэгч Сондор Мэйд. Эрүүл амьдралын хэв маягийг нийтэд уриалгах, түгээн дэлгэрүүлэх энэ шоу амжилттай явагдаж өндөрлж байна. Нэг амжилттай орсон бүх бүсгүйчүүдтэй баяр хүргэе. За тэгээд Сондор Мэйд эмнэлгийн зүгээс эмчилгээ үйлчилгээнд хамрагдах 3 сая төгрөгийн эрхийн бичгийг 2 дугаар байранд орсон ялагчид өгч байна. Нийлбэр дүнгээр 2 дугаар байранд орсон оролцогч Жаргалмаа ирж
Спонсор байгууллагын гарын бэлгийг авна уу? За баяр хүргэе. За баярлалаа. Ивент хөтлөгч Eco Car. За ингээд Анухаас фитнес шоуны 3 дугаар улирлын цорын ганц ялагчийг тодруулах мөч ирсэн байна. Тэгээ та бүхэн маань Анухаас фитнес шоунд оролцоод маш олон үзэгчдийг байлдан тавуулж чадлаа. Өөрсдийн гэсэн өнгө аястай үсгэлэнгоогоор эрс ядгарч чадсан 6 оролцогчдоо багш нь баяр хүргье. Шүүгч нарын нээлтбэр дүн болон цахим санал хураалтын нээлтбэр дүнтэй нэгдснээр яг одоо Анухаас фитнес шоуны 3 дугаар улирлын ялагчийг тодруулахад бэлэн боллоо. Яг одоо бүгдээрээ өөртөө хувьсэл хийж өөрийнхөө хамгийн төгс хувилбарыг бүтээж чадсан Анухаас фитнес шоуны цорын ганц ялагчийг хамтдаа тодруулцгаая. Анухаас фитнес шоуны 3 дугаар улирлын цорын ганц ялагчаар дэлгэцэнд хамтдаа харцгаая. 10 9 8 7 6 5 4 3 2 оролцогч хонгорцод баяр хүргэе. Яг одоо шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагчид шагналын автомашины түлхүүрийг гардуулж өгнө хэмээн Анухаас фитнес шоуны ерөнхий ивент тэтгэгч Eco Car Центрийн маркетингийн менежер Дуун харж авыг урьж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. TV8 телевизээс зохион байгуулж буй эрүүл зөв амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлан таниулж байгаа Анухаас фитнес шоуныхоо нийт 6 оролцогчтой аялал дуусгасан баяр хүргэе. Өөрийгөө ялан дийж амжилттай оролцсон цорын ганц ялагчтай Eco Car Центрийн хамт олонны зүгээс Lexus маркийн Lexus HS 200 маркийн автомобилийг гардуулж байна. Яа, баяр хүргэе. Инхүү Анухаас фитнес шоуны мянган үнэнч үзэгч бүсгүйчүүд дундаас өөрийн зорилго тэмүүлэл дайчин шин чанараар цойлж сонгогдсон оролцогч хонгор цус. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорногов аймаг дахь сайн шаан дөртөөд замчаар ажиллан эгэл даруухан аж төрдөг энэ бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчилж өгс өөрчлөлтийн төлөө тэмцэж шоу нэвтрүүлгийн цор ганц ялагч Lexus HS автомашины эзэн боллоо. Дүүний энэ бүртлэг аялал амаргүй олон саад бэлгшээлээр дүүрэн байсан ч хэрч чадсан. Түүний гаргасан хичээл зүтгэл олон бүсгүйн зүрхэнд өөрийгөө өөрчлөх ховслийн галыг бадрааж чадлаа. Сэтгэлийн гадаа бадрааж өвдөж мөрөөдлийн биеэ ор. Энэ бол Анухаас фитнес шоу.